гарамгаа. За би ч тест 103 сар гэрээсээ гараагүй. Тийм. Төвөөнхтөө. Гадагшаал явсангүй те. Тийм зүгээр нөө хөвсгөл баян болчих зүгээр. Нисэж байгаа юм шиг байна. Гоё нисэж байгаа юм шиг. Харин тий. Одоо л царай ор цайжинда. Найн тэргүүрээ бас амар ярих байсан юм тий. Бэм ботхон таарж байгаа адилхан. Ай хурдан өнгөрчээ. За тий. Бэм ботхон тийм хурдан өнгөрцсөн юм. Ер нь жоохон хурдан л өнгөрөөд байгаа залуу шүү дээ. Тэвэт бүхэнхээ амжилттай үед харавсан сум шиг явж байгаа. Үсрэл явчих юм. За энэ өнөөдрийн дугаараар бол Бэм ботгоноогоо ярих ба. Инжлийн наадмд бас шуугуулсан. Хинээч ер нь тааварт ороогүй бүх бах. Тэ? Өөрөнгө аймгийн төгрөг сумын яриад Монгол улсын гарт цол хүртсэн. Бэм ботгон гард чинь одоо нутгаас 77 өнгөрсөн жил хацаг цолоо хүртэхдээ 77 жилийн дараа хүртэж байна гэж. Тийм ярьж байсан. Сумаас авах тий? Тийм төгрөг сумаас. Тийм сумаас авах. Барилдаад одоо 7 жил л болж байгаа. Тэгээ залуу хөт шүү дээ. 95 оных. Ангийнхан нэг хүүхэд нь юу сагсж юм бэлээ. Тэгээд тохон байна уу? Тийм үү? Тийм шүү дээ. Хин саксных нь. бас мэднийх ямар сайн мэдгүй юм лээ. Ангийнх нь өгтөж байна. Тийм тэгсэн чинь дүүр шиг юм. Ээ ямар хөрх ээж дээр очиад. Ээжтэй амар адилхан зоод хараарай. За ойлголаа гинэ. Бас нэг тийм илдэн зин цангуу. Тэгвэл би яа айлгүй нэлттэй чи бас. Гэтэ нэг анх зүгээр ингээ ажиглагдсан юм нь яг үзүр түрүүнд үлдчихэд яг юм хандсан юм шиг санагдсан ш надаа. Тийм тэр тоглолт гинэ. Тэр барилдаас айгүй хурдан бас ш. За одоо энэ 20-30 минутын ноцтолдох байхдаа буцаж 5 минут болоог хуу айгүй хурдан. Тэгэл би яаж яг тэр тоглолтыг тоглолт хийх юм бэ. Тэр барилдааныг орж үзэх гэж боо юм болсон болохоор айгүй хурдан дууссан л та. Тэ асал мундаг штэ. Тэ. Айгүй хурдан өсөж байгаа штэ. Түрүү жил Монгол улсын харцаг тэгээд энэ жил гард гэхэр чинь. Бадарч одоо гард цалаа өгсөн юм байна. Тэгээд дараа жил бадарч одоо арслан цалаа өгөх байлгүй. Тэг өөрөө авраг болох байлгүй. Нодон нөгөөд одоо барилдаа дөнгөж нодон ч л 5 жил болж байгаа гэж ярьж байсан шүү. Тэгэхэд нөгөө бөхчүүдгээ бас өөрөө нэг сайн мэддэг гэсэн. Тэгээд 5-ын даавн дээр нөгөө нутгийнх нь бүхэн аваад өгөх гэсэн чинь намайг аваад яхах юм өөр бөхөд өгчих гээ. Тэгээд баг авч ирсэн үн уурлаж явах гэсэн гэсэн. Тийм бөхчүүдээ бас нэг сайн таньдгүй гэдэг нэг тийм яриа байсан. Тэр чи ах байна гэдэг уурлаад. Тийм ер нь бөхчүүдээс нэг сайн таньдгүй юм шиг. Харин цөөхөн жил барилж байгаа бол их л ах тий. 20 онд бас аав нь за ирэх жил нэг аймгийн арслан цалны наадам хийхэндээ гэсэн чинь 22 онд нөгөөд харцуулаад тэгээд даанч харамсалтай наав нь тухайд одоо бурхны хооронд твшсэн. Тэгээд аав даруулж таагүй гэдэг чинь тийм яриа байсан. Их Монголын хүчтэн дэвжээ гэж өөр ангаам хүчүүд гэхдээ ер нь бас долгор сэрэн зааны нутгийнхан. Гэтэ өөр хангаас бас нөө тийм бүх аюу ээлтэй юм шүү те. Ер нь бас удам өгшлэн дандаа өөр хангаах байгаад гэдэг талтай. Энэ жил гэхдээ ер нь энэ манай Баруун аймгийнхаа үзүр төрөнд үлжмэлтэй би ихтэй бас баяртай байгаа. Өөр ангаахан баян онгор руу явах болгонд өөр ангаагаар дайрд юм чинь. Тэгээд Бадар чинь Бэм ботгоор чинь нэг компани бүх үстэй. Чанарын дээжи танц. Тэм байгуулагч Нутгийн буян групп. Тийм.
Нутгийн баян чинь сая сүүлдээдсэн мэт нэг компани 2 бүгд төлөвлөлтчлээ гээд. Тийм үү. За бараг өстө аль нь ч яасан яах вэ? Тэгээд тэгэл. Харцах шиг л залуу шүү дээ. Ямар олон бүхэл юм уу. Багийн спортоор нэлээд хичээлдэг гэсэн. Өмнө бүх мөхөр ерөөс огт барилдаж байгаагүй гэд хөл бөмбөг тоглолдог байж байгаа. Тэгээд шууд бүх рүү орсон гэд. Яриа өгсөн нэлээ. Гэтэ нөгөө яг доктортой барилдаг гэсэн нөгөө дотор байранд байдаг байхдаа айгүйх барилддаг гэсэн найзтай гин. Хөлнийхөө шилбэх гэдэг. Яг ноцолтгол байсан баг л та тий. Ер нь тэгэл Монгол эрэгтэй хүүхэд болох нь л та багасаа үеийнхэнтэй ноцолтож өсөж байгаа юм чи. Тэр дэвлт мэлтэл бас харцаг шонхрын дэвлт гэдэг одоо энэ л ах. Би энэ хараал юм л та бас. Гой моён бүрээ. Тэр нөгөө хөлд нь орсон хөл мөлөө авах юм бол бүр дийлт юм шүү. Дараа жил бас аюу юу их хаа хүлээлт тавих хаа энэ хүмүүс. Гэтэ үнэхээр бүр хинийш таамагт байгаагүй хаа. Байгаагүй. Тэгсэр бол дараах хүүхэд л шүү дээ. Тэгэд ер нь 5-7 оноос хойш баг тунж барилцаар байгаа гараад ирсэн үү? Ер нь тунсан бах тий. Бүгдэн дээр нь тунсан. Авах зоригтой байхгүйсэн баха ер нь. Нэг эрэгтэй хүн нэг 25 6 хүрээл эхлэхээр нэг царай сууж эхэлдэг шүү дээ тий. Нэг тэгцэн царайтай тий. Би жог тэр шиг нөгөө бөхчүүд нэг тэдэн наснаас хойш нэг ийм хавн гарах юм те гэж хэлэх ч байгаа болоо гэсэн чи. Ер нь гэтэл ингээл харахаар тий. 25 20 Адуунд ирэмгий хийсэн гэдэг тийм л байсан. Ирэмгий гэж өөр их туртай бас тийм. Нөгөө харцаг цол хүртийнхаа өмнөх 6 сард нь хаана бас барилдаж байгаа шилбнийхаа бас нэг хэсэг жоохон гэмтээсэн шиг л. Тэгээд бэлтгэлтэй барилдсан ч гэсэн сайхан 100 жилийн ороод 6 тавж харцаг цол хүртсэн. 6 даанд ч бас л их том шүү дээ. Тийм шүү. 5-аас хойш л ер нь тэгэл хүмүүс жоохон гайг болчт юм шүү. Сэтгэл санаа 5 хүртлээс л ахтөгч гэлээ. Гэтэ ер нь бол 5-5-ын даваа хүртэл чинь тэгэл хүмүүсийн ер нь нөгөө наан цаана тэгэл бүтэн жилийн наадамд бэлдсэн бүх юм л гарч ирж штэ. Тэгэл мөнгө төгрөг одоо бэлтгэл тэр өөр юу гэдгийг ерөөсөө хамаг юм шавхчл гарч ирж байгаа ш. Тэгэл тэрнээс хойш 5-аас хойш яг асуудалгүй ингээд бям ботгон шиг ч юм уу гараад ирж байгаа бөхчүүд бол тэгэл мэдээж дэшээ явъя гэж бодож байгаа бөхчүүд амлахгүй ш. Том бөхчүүд бол амлж авахгүй. Тэгэхээр тунж үлдчихэл барилдаж байгаа юм ер нь. 3-5-ын даваан дээр бол нутгийнх нь хоёр ах сайхан дэмжиж өгөөл өгсөн юм л. Тэгээ 6-гийн даваан дээр л яг өөрийнхөө үнэ хүчээр харцаг цал хүртээд. 100-101 жилийн аварч нэг баахан харцаг зан начингууд төрсөн шинээр. Нөгөө оюурд нь юуны нэлээд нэвтрүүлэг төр 100-101 жилийн агаараа яг 6 залуун заан шиг 6 залуу заан төрүүлчих гэсэн ч болсонгүй шиг. Тэрний дураар тийм гэж багт тий. Яг 6 залуу заан болцсон байсан чи хоёрын дэшээ явцсан ч илүү нэг балаа юм яриа суугаад тэр шиг тэгээд дураараа түүхэнд ич гэлөө. Тий. Дураараа
дураараа яриад. Тэр чинь 6-7 заа нэвтрүүлгийг хөтлөж явахдаа тэгж яриадсан. Тийм. Тэр нь хөгжөө шүү дээ. Хөгчөд юунд орхон байр арслан орсон нэвтрүүлэг. Тэр чинь өөр 6-7 зааныг бас хоёр ертөнцөд цуг гэсэн шүү. Тийм. Тэрэн дээр ч бас хамт байсан юм зү. Тэгээд нөгөө орхон байр арслан заан дээр яачих юм болов гэсэн ч дэшээ яваад арслан авцсан гэ. Бат Эрдэнэ аврахтаа ордог гурлаа. Тийм бах. Орхог тэгж ирсэн бах. Тий, заан дээрээ тогтох байх гэсэн чинь шууд дэшээ явцсан гэж ярьсан бах. Бас жоохон нөгөө там хөвчүүд нь бас одоо болно штэ гэж юу гэдэг юм шиг байна. Оо, харцаа цалныхын найрнаар ихтэй юу гэсэн юм юм. Их нэртэйгээ шар дэлэр хосолсон байлээ. Яа, хартаа их тийм шар дэлэр хоссон байна. Гар цалных нь юу ч чад хийгээгүй байгаа л. Одоо хийх байлгүй сум умаас нь л хүлээж авсан баг. Тий, одоо гоё хийгээр очиж шүү. Дураа. Тэ үнэнгээсээ бас бөхчүүд бас манай нэвтрүүлгийн хамт олныг. Манай нэвтрүүлэгч айгуу цомхон. Очил дөрөвлөхнээ л очино. Тэгээд бас урьж мөрөд нэрнгээсээ хүмүүс чинь ер нь одоо бөхчүүд шин цол аваад дээрээс нь цолны дараа нөгөө хүмүүсийн өгч байгаа бай шагнал юм хүмүүс дээр чи хүмүүс амар ач холбогдлоо ширүүл хараал ирүүл болдсон шүү дээ тий хүний ад жаргалтай мөчийг хуваалцах чадахгүй атаархан хүмүүс тий тэгэхээр цолны найр майр гэж ер нь бүхийн цолны найр ер нь ямархуу болдгийг энэ төр гэд хүмүүсээс сонирхож байгаа байлгүй тэгэхээр цолныхоо найр майр хийх гэж байгаа бөхчүүдээ бид тэдэг урьж болно шүү очиж гоё нэвтрүүлэг хийж өгч болно холбогдоорой. Бид нар ч ихлэхөө хүмүүс бас мэдхийг. Тэгээ хүмүүс ер нь сонирхчлаа шүү дээ. Ер нь ямар хөө болтго яад гэдгийг эднэр тэгэл нэг цол авлаа гээл энэ тэндээс бахан юм аваад тэгээд тэр нь яад гэдгийг тэгээ бас бөхчүүдийн цолны найр ч маш одоо нэг цолоод байгаа дууг амар хүндэтгэлтэй болдог арга хэмжээ байгаа ш. Тэр чинь хурим найраас өсний дайх майхнаас илүүтэйгээр л болж байгаа шүү дээ. Тэгэхээр тиймэрхүү найр майрн дээр бас очиж сурвалжлах бэлтгүүл айгу сонирхолтой байж магадгүй гэж одоо бидэд хоорондоо ярилцаад байгаа. Тэгэхээр бас урьж болно шүү. Нарийн үтэ сонгон 8 татаа.